болцоо байрладаг Казахстан шууд русофобиудон хатгалгаа байдаг энэ чиг хандлагын хамгийн гахалтай илүүлүүдийн бол хэлнэргүүл гэж нэрлэгдэг. Эдгээр зохион байгуулалттай бүлгүүд нь жирийн бивхтэн даралтын дэлгүүр засгийн газрын алба биш бөгөөд тэдэнтэй зөвхөн казах хэлээр яхийг атуушаардаг. Тэдний бүх үйлдэлийг камер дээр барьж дараа нь орос хэлээр харилцдаг хүмүүсийг олон нийтийн мэдээллийн хэрэгслэр олон нийтэд доромжилж оросоодаас асуугаагүй харин доромжилж орос хэлээр яддаг. Оросуудыг оршин суугчид казахуудыг болоод гэж нэрлэдэг. Жагсаал бүргэлжилэн нэгэр бүх үйлдэлүүд нь нийтлэг өнгөрсөн үеийг сүйтгэж Казахстаныг оростод айсагансан ус бодлохоор хат чирэгдэг. Казахстаны үнцэхэг үйлдэлүүдийн голдомог бол миндэн жилийн эзэн түрэнний түүх бөгөөд түүнийг олсын голаничлагчид устгасан гэж үздэг. Гэсэн хэдий чин мэдэгдэлэн шууд хотол юм үнцэхэг үйлдэлтнүүд олсын эзэн түрэн бидэгчдийг хажаач тэдний улсыг барууны корпорац сүлжмээгүйхэн хувааж Казахстан Казахстан болноцын хойд хамгийн баян орнуудын нэг боловч эзэмшдэг вэ. Газрын тос хамгийн том талбайнууд нь барууны авал компаниудын мэдээлэлтэй тэнгис сурцааны алба биш бөгөөд тэдэнтэй зөвхөн казах хэлээр ярихыг атуушаардаг. Тэдний бүх үйлдэлийг камер дээр барьж дараа нь орос хэлээр харилцдаг хүмүүсийг олон нийтийн мэдээллийн хэрэгсээр олон нийтэд доромжилж оросоодаас асуугаагүй харин доромжилж нэгдүүлсэн үеийг сүйтгэж Казахстаныг оростод боловч нэрлэдэг. Казахстаны үнцэхэд үйлдэлүүд бэлтгэгүүдийг русофобиhéхэд хүмүүс үнэхээр Казахстан дээрэмдэж дараас сууж яахгүй хор зүгээр нэг smoke screen Мөнгөд металлургийн гол хөрөнгөн Ленкороо зэрэг компаниудад хамаардаг ордоосох ёстой Казахстаны үндэсний самбарууны банкуны цаасан байршдаг энэ болтын голоничлагч баялгаа хянаж чаддаггүй тэгээд русофобиhéхэд хүмүүс үнэхээр Казахстан дээрэмдэж дараас сууж яахгүй зүгээр нэг smoke screen байна.